За сайн байцгаана уу? За энэ өдрийн мэндийг хүргэе. За өглөөний мэнд, өдрийн мэнд. За өнөөдөр Евроневс сэтгүүл дээр сайтан дээр гардаг мэдээллийг би жоохон үзлээ. Ер нь Европын одоо энэ шинэ хууль гараад одоо 6 сарын 12-наас хойш хэрэгжиж эхэлсэн байна тийм ээ. Энэ тухай бас жоохон тайлбартай бас ярилцъя гэж бодлоо. За ер нь сүүлийн 10 жил гараагүй. Тэгээ сүүлийн 10 жил ер нь юм зөрөгтэй арга хэмжээ авч байгаагүй ч юм уу цагаачлалын асуудал Европт бол нэлээдгүй байгаа. Европт амьдарч байгаа монголчууд манай энийг бол аюул сайн мэдж байгаа, маш сайн мэдрэгч байгаа бах тийм ээ. Тий. Үнэхээр нөгөө нэг Европын манд сайхан байгаа байдал жоохон алдагдсан. Үнэхээр алдагдсан. Бидний анх очиж ирснийг бодвол ерөөсөө нэлээд байдал маш их өөр болсон. Тийм ээ. За тэгээд сүүлийн 10 жил байгаагүй энэ шийдвэрийг гаргасан. Тэгтээ энэ шийдвэрийг гаргахад бол нэлээдгүй маргаантай асуудал байсан. Үнэхээр маргаантай асуудал их удаан үргэлжлэлээ. Ер нь Европод ер нь ямарваа нэг шийдвэр гаргахтай маш их удаан орон юм бол гэж ингэж харагдсан шүү дээ. Ер нь тий ямарваа нэг шүүхийн шийдвэр гаргах ч юм уу, ямарваа нэг их нухацтай, их тооцоотой, их чамбай тийм тэгжээч шийдвэр гаргадаг юм ард түмэн тийм ээ. Олон зуун жилийн түүхтэй байр сууриа хадгалж чаддаг тийм орон. За тэгтээ сүүлийн үед яг цагаачтын асуудлаас болоод нэлээдгүй маргаантай асуудал болсон. За дээр нийт эцгийн хямрал нэлээд нөлөөлсөн. Европод бол ер нь байдал бол нэлээд төгшүүртэй байсан. За сая одоо Европын парламентод энэ хуулийг батлахад үндсэндээ нэг 218 гишүүн татгалцсан боловч ихэнхний саналаар буюу 418 гишүүн болвол үнэхээр энэ саналыг бол дэмжиж энэ зүйтэй юм байна. Энэ үнэхээр хэрэгжих ёстой юм байна гэдгийг үзээд ингээд Европын хувьд түүхэнтэй одоо албадан гаргах одоо цагаачлалын тухай хамгийн хатуу хуулиндаа маш том арга хэмжээ хатуу хууль гаргаж нэлээд том арга хэмжээ гаргалаа л гэж ингэж үзэж байгаа. Тийм ээ. За энд нэгдүгээр ямар ч байсан ямарваа нэг Европын оронд тийм ээ янз бүрийн асуудал гаргаад тийм үү албадан гаргасан шийдвэр авсан хүн бол өөр ямарваа нэг Европын оронд одоо оргон нь зайлж тэнд амьдрах ч юм уу ерөнхийдөө бол боломжгүй болчихлоо шүү дээ тийм ээ. Одоо визэнд орж яхад бол мэдэгдэж байна. Одоо Швед ч юм уу Франц ч юм уу янз бүрийн асуудал гаргаад шүүх мөхөр ороод тийм тэгцэн улсуудыг бол жишээлбэл Чехийн виз гаргахгүй татгалзах бүрэн боломжтой болчихлоо. За тэгэхээр эдгээр нөгөө Европын систем гэж байдаг шүү дээ. Мэдээллийн системээрээ бие биендээ албадан гаргасан тухай шийдвэрээ мэдээлэх бүрэн одоо энэ үйл ажиллагааны бүрэн одоо 100% бараг хэрэгжиж эхэлчлээ. За энэ бол ингээд хуульчлагдчихлаа тийм ээ. За тэгтээ жишээлбэл Чехээс албадан гаргацсан байгаа хүнийг одоо Франц руу оруулахгүй байх бүрэн боломжтой болчихлоо гэсэн үг. Гэхдээ энэ улс бүр өөрийн хуультай учраас тухайн хууль за энэ хүнийг авахгүй гэдгийг бас шийдвэрлэнэ. Тэр бол угаасаа Чех өөрийн гэсэн хууль дүрмтэй, Франц өөрийн гэсэн хууль дүрмтэй байх жишээтэй. Тийм. Тэгэхээр яг энэ хуулиараа байж байна өгөхөд зарим орн бол энэ хуулинд бас жоохон дургуун хандлагатай орн бас байгаа шүү дээ. Тийм. Энэ 27 улс орн чинь янз бүрийн аашараншинтай улсууд байна. Өөрийн гэсэн бодлого байна тухайн орны тийм ээ. За хоёрдугаард ер нь бол 20 хугацаа уртассан гэж байгаа. За албадан гаргах хүртэл саатуулах хугацаа нь одоо ихэвчлэн 6 сар байсан байгаа Европын албаны улсуудад. За тэгэхээр энэ дээрээ бол яаж юм гэхэлэр Европын холбооны улс өөрсдийн депорт хугацаа гэж байдаг тийм ээ өөр байдаг. Зарим нь за ерөнхийдөө 6 сар. За тэрнээс дээш бол ер нь нэг 18 сар, зарим нь бол бүр 2 жил гэх мэт ингээд янз байгаад байгаа байхгүй. За тэгэхээр энийг бол албадан гарах хугацаа болвол хамгийн багадаа бол 6 сараар байх нэ. За цагаачтын төвд хүүхэддэг гэр бүлийг 3 дахь оронд руу шилжүүлж албадан гаргах үйл ажиллагаа явуулна гэсэн санал байгаач хуулиндаа бол байгаа оронд нь энэ дэр ингэ бичсэн байгаа байхгүй юу? Буцаач хүмүүсийг зөвхөн өөрийн гарал үүслийн дагуу эх оронд нь буцаадаг байсан бол за энийг бол цуцлагдах болно гэсэн байгаа. Энд бол ямар улсууд үлдэх вэ гэхээр ер нь бол гэр бүлтэй буюу эсвэл асран хамгаалагч хүүхэд
албадан гаргах энэ шийдвэрээс бол цуслагдана гэсэн баг чөлөөлөгдөн гэсэн байна. За энэ бол бас болж юм те. Энэ бас их айтайхан санагдсан. За тэгэхээр энэ өөр орн руу шилжүүлэх 3 дахь орн руу шилжүүлэх энэ асуудлыг одоо Европод яриад байгаа шүү дээ. Тий. Одоо жишээлбэл Иран, Аракас ирсэн улсуудыг бол заавал одоо буцаачглах тэр оронд нь одоо дайн дайчинтай байх юм бол өөр оронд одоо цаагаажлах үсэх ямар боломж байна гэдгийг одоо судлаад эхэлчихлээ гэсэн үг гэдэг. Тийм ээ. За автоматар хүсэлт одоо орнолох хүсэлт гаргасан хүмүүсийн одоо хүсэлтийг хойш нь тавихыг бол бүр цуцлаа гэж байгаа. Тэгэхээр эдгээр яам гэхлээр шүүхээр ороод хэрвээ тэр хүн тухайн хүн давж заалдаад явах юм бол дав заалсан нөхцөл бүх дав заалсан нөхцөлийн тусд нь одоо шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн байна. А гэхдээ энэ процессын мэдээж их хэрэг маш хурдан хийгдэх байхаа гэж ойлгож байна. Маш хурдан хийгдэх байх гэж ойлгож байна. За нэг хэсэг бол яг хуу цагаачлалд орчоод хариугаа хүлээгээл айгүй удаан байдаг гэсэн бол одоо энэ шийдвэрийг бол нэлээд хурдан шийдэх юм боломжтой болж байгаа юм. За Европын холбооны дахин нэвтрэх хугацаа гэж байгаа. За хэрвээ албадан авсан улсууд байх юм бол дахин нэвтрэх хугацааг 1-5 жил хүртэл ерөнхийд нь бол сунгаж байна. За жишээлбэл Чехэд бол 1-3 жил гээл заримдаа 1 жил гэдэрхэд байдаг шүү дээ тий. Дахин нэвтрэх хугацааг тухайн орн руу буцаагаад нөгөө өргөдлөө гаргах хугацаа. За тэгээд тэр хугацаанд дуусчих юм бол визэнд орсон байхад бол зөвшөөрсөн хариу ирдэг шүү дээ тийм ээ. За тэгэхээр Европын холбоо бол энэ дээр бол зарим цагаачтай бол ерөнхийдөө зарим аюултай эрсдэл дагуулах магадгүй тийм хүмүүсийг бол 10 жил юм уу эсвэл бүр тодорхой хугацааг өгөөр албадан гаргах ийм шийдвэр гаргаж байгаа. За надаас бас асуудал л да. За энэч минийх ч одоо ингээд би Чехэс одоо ингээд 3 жилийн одоо албадан гаргахын шийдвэртэй ингээд гарцаа. Одоо ингээд хүсэлтэд гаргавал болох уу гэж байгаа. Нэгдүгээр заавал тэр хугацааг дуусгаж ийж хүсэлтэд гаргах хэрэгтэй байх тийм ээ. Заавал тэр хугацааг дуусна. Хэрвээ тэр хугацаа чинь хэвээрээ байх юм бол хариу гарахгүй. Тэр бол ойлгомжтой байх. Тий. Татгалцсан хариу л аавна гэсэн үг. А хугацаагаа дууссаны дараа бол өргөдлөхөд бол тэд нар бол ямар хэрэгээс шалтгаална. Аригт дарс, хотгоч шүвгний янз бүрийн хүнд хэлбэртэй бусдад аюул учруулах ийм болзошгүй хэрэг гарсан бол танд аюул татгалзах магадлал маш өндөр байна гэж ингэж ойлгож байгаа. За, албан ёсны мэдээгээр Европод үлдэх хууль ёсны эрхгүй цагаачид бол ерөнхийдөө Европын холбооноос 29%, нийт цагаачдын 29% нь бол байдаг гэсэн ийм тооцоо байдаг юм байна, судалгаа байдаг юм байна. Бас л их байна тий. За, энэхүү хууль бас Европын холбооны бус улстай гэж аашгүй гэрээ байгуулсан тохиолдолд Европын холбооноос гадна буцах төвүүд гэгддэг албадан гаргах төвүүдийг байгуулахыг зөвшөөрсөн заалт дээр үндэслэж байна. За энэ дээр юу гэж байгаа юм гэхлээр Европын холбоо ерөнхийдөө өөр Европын холбооноос бусад орнуудыг цагаачлалтыг авах тухай судалгаа хийж байгаа. За Европын холбооноос боломжит түншүүдийг хайж эхэлж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ дэр яана гэхлээр Герман, Нидерланд, Австри, Дани, Грек эдгээр орнууд бол айл бүр 3 сараас эхлээд энэ хөтөлбөрт бүр хүлээн зөвшөөрөөд одоо хамтарч ажиллаж байгаа гэсэн үг. А бүр Итали болохоор яасан гэхлээр Итали бол бүр Албанитай яг ийм ижил төстэй схем дээр ажиллаж одоо тэнд одоогоор 2 бүр газар энэ албадан гаргах төв бий болгоод одоо нийтдээ 100 хүрэхгүй цагаачлал тэнд амьдралд эхэлсэн юм байна. За Италиуд бол одоо тэгэхээс бас өөр аргагүй л бах тийм ээ. За тэгэхээр энэ чинь заавал одоо Европын холбоонд хүмүүсийг шингээхгүй бас нэг 3 дахь орнуудыг бас шингээх боломжуудыг ингээд судлахлаар бас нэг арай нэг таруу одоо ганцхан Европт ингээд алдцаад байхгүй одоо бас нэг өөр орнуудад одоо тэр цагаачлалтыг байлгах боломжуудыг л одоо илэрхийлж эрэл хайгуул хийж юм л гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө тийм ээ. Тэр бол ингээд ойлгомжтой байна. Энэ дээр манайхан нэг л юмыг ойлгочих хэрэгтэй. Европ хаалга барихгүй, ерөөсөө хаалга бол барьж байгаа гэсэн үг биш ээ. Харин хууль бус цагаачлалт илүү хатуу болж, хууль ёсны одоо зөвхөн хөдөлмөр эрхэлж байгаа, оюутан сурч байгаа тийм улсууд илүү тодорхой дүрм журамтай, арай илүү одоо шаардлага өндөртэй болгоно л гэсэн үг юм билээ шүү. Тий. Тэрнээс биш одоо нэгч гадаадын хүмүүс нэгч цагаачиг оруулахгүй гэсэн асуудал бол огт биш юм байна. Огт биш л гэж ойлгоод байгаа шүү дээ, тийм ээ. Тий.
За энэ гарсан шинэ хуулиуд нь одоо хэрэгжих хугацаа бол зарим нь бол одоо 6 сарын 12-наас хэрэгжиж эхэлсэн байгаа. За зарим нэг нөхцөл нэлээд бас бэлтгэх процесс хэрэгтэй юм чинь мэдээж хэрэг ерөнхийдөө бол 1 жилийн болов дээдл нь 2 жилийн хугацаатай хэрэгжилт явагдах байх. Бэлэн болсон байна. Тий. Зарим хууль нь бол хэрэгжиж эхэлсэн байна. Тэр Европын Униагийн Migration and Asylum Pact гэдэг тэр пакт хэрэгжиж эхэлсэн гэсэн үг. Тэр хууль нь хэрэгжиж эхэлж байна. 6 сарын 12-наас гэж тооцож байгаа. За энэ Европын холбооны хилээр хууль бусаар нэвтэрсэн хүмүүсийг 7 хоногт нь бүртгэж аваад, хурууных нь хээг аваад, биометр мэдээллийн одоо тэр системдээ шивээд ингээд бусад оронд ч гэсэн мэдээлэл харах боломжтой болгож байгаа. Нэгдүгээрт. За орон бол хүссэн хүмүүсийн шийдвэр гаргалтыг буцаах ажиллагааг илүү хурдан болгоно гэж. За тэр ойлгомжтой. За энэ дээр хил дээрх шалгалтшүүлэг хатгах болно. За тэгэхээр манайхан энэ дэр маш их сайн анзаарах юм ерөөсөө монголчууд маань ийш тийш явахдаа гадаад паспортаа ягаан картуудаа тий чехэд амьдарч байгаа нэг нь бол ер нь Европт амьдарч байгаа монголчууд маань баггүй бас байгаа. Шведэд чих байна, Чехд чих байна, Францад ч бас байгаа. Тэгэл ер нь орон болгонд л ер нь монгол хүн бас заавал байгаа ш. Тэгэхээр та тухайн орноос гарчлаа бол заавал тухайн орныхоо зөвшөөрлийн ингээс ажлын картныхаа хажуугаар заавал гадаад паспорт авч явж явах хэрэгтэй болох юм шүү. Ер нь бол энэ дэр хил гайлаар гарна л гэж байгаа бол маш сайн бэлтгэлтэй гарч явах хэрэгтэй болох нь шүү. Ер нь тий шилгүй юмнаас болоод буцах ажил гарах бай. Хил рүү оруулах. Даа ялангуяа энэ германууд бас их шалгалт чанга шүү. Тий аюул чанга. За Европын холбооны улсууд цагаатчдын ачааллын хооронд хуваалцах шинэ механизмтай болно гэж байна. За тэгэхээр эдгээр манад одоо аюул олол байна уу гэд нэг айлар бодоход те манайх ч одоо зарчин их байна. Танад талыг хонуулчих гэдэг ийм л зарчим баримтлах нь. Одоо энэ дээр шинэ систем боловсруулж байгаа юм байна. Тий. За хүний айл одоо замгүй олон хүн хүлээгээд авцсан одоо ингээнээр ярихад те замгүй олон айлчууд авцраа тэгээ хонуулах газар байхгүй бол өөр хүн гуйхлаа нөгөө айл хонуулж ийн үгүй юу гэдэг бас л хоёр янзаар шийдэгдэх баг те зарим нь бол тэгээ танах хэцүү байгаа бол манад үг тал хүнээ манад өччих манайх нэг юм оргонуулах байр бариад өчье те зарим нь бол хогччтэй танаа яах гэж ийм их зочид хүлээж авсан хохин байхгүй та нар тэгээ тэгжиж чадахгүй бол яах гэж унтах гуц дэвсгэр байхгүй бол яах гэж гэртээ авээдсэн оруулсан. Ерөөсөө л ийм асуудал тавьж байна. Зарим орн. Тий. Тэгэхээр ерөнхийдөө Европын холбооны саяныхаа хуулинд бол цагаатчдын ачааллыг хооронд нь хуваалцах шинэ механизмтай болох юм хууль гаргажээ. Тий. Шинэ механизм. Одоо хүнээ тэрсдэг нь байна шүү дээ. Нэгэнд нь хэдэрхийг ачаал өгвөл нэгэнд нь бол бүр ямар ч тийм цагаачлал байхгүй орн нэг бол одоо манай энэ ачаалтай орноос одоо аваа гэсэн одоо ийм асуулт тавигдах нь байна шүү дээ. Тэгэхээр энэ бол нэлээд чамбай, нэлээд маргаантай асуудал болох болов гэж таамаглаж байна. Тий. Жишээлбэл манай чекч нь бол цагаачлалтынхаа бодлогот үнэхээр good аюул сайн барьж чаддаг шүү дээ. Тий. Тэр талдаа нэлээд чанга. За сая харин дайны асуудлаар харин украинчуудыг маш их оруулснаас биш ер нь бол цагаачлалтай бол барагтаа болгон оруулдаггүй хэрвээ оруулсан ч байлаа гэсэн маш хурдан хариуг нь өгөөд нутаг буцаах асуудлуудыг нэлээд хурдан хийчихдэг. За тэгээд яг их мөнгө төгрөг өгдөгчгүй. За нэг тамхины мөнгө нэг өглөө өдрийн оройны хоол нэг өгч байгаа харагддаг тийм ээ. Нэг тиймэрхүү бодлоготой. Гэтэл Франц одоо Герман эдэр ч өөр юм. Тэр сайхан сэтгэлээр нь одоо ингээл ороод ирсэн нөгөө цагаатч нөө одоо тэгээд жагсаал цуглаа хийгээл балж шít нэр. Хойноос ирээд хот манах гэдэг нь л болж байгаа. Тэгээд арай л дэндүүтэй бас муухай улсад санагддаг зарим нь бүгдээр биш л дээ. Зарим нь яг манай монголчуудын одоо ер нь яг ингээд гадаадаас ингээд очсон Европт очсон улсуудаас яг татвараа төлөөд яг яс байж байгаа улсууд бол тэд нар бол оролдохгүй гэж байгаа байхгүй. Мэдээж их шүү дээ. Тухайн оронд нь ажилчин хэрэгтэй. Даа ялангуяа хөвшрөлт их өндөр болсон оронд чинь бол одоо манай нэг иргэнтэй суугаад өгөөч. Эсвэл манай нэг байшин худлаад аваад гачаа. Тэгээд манад нэг ажил хийгээд гэчээгээл Испанийн одоо яриад аваад захаасаа тий. Тэгэл хичнээн олон хүнийг бичиг баримтаа болгоол одоо тиймэрхүү янз заал одоо үзэд орчдөг чи арга хэмжээ авах гал тий. Хөвшрөлт үнэхээр хөвшөө Европ гэж ярьдаг чи. Тэгэхээр чи аргагүй хөвшрөлт маш их ихтэй газар байхгүй угаасаа тий. За тэгээд суралцах гэр бүлээрээ нэгдэх боломжууд нь шууд хааж байгаа гэсэн ямар ч ийм буруу ойлголттой байж болохгүй. Шилжилт хөдөлгөөн, ажлын виз, оюутны виз хөтөлбөрүүд бүгдээрээ хэвийн үргэлжлээд явах юм байнамаа. Тэгэхээр
урд нь амьдарч байсан хүмүүст энэ шинэ хууль бол барагтаа одоо хууль ёсны нэг цаанаасаа нэг бичиг баримт авчихсан тэ ажил хийх хэрэгтэй болчихсон. Тийм улсад бол энэ шинэ хууль бол ерөөсөө хамрагдахгүй. Харин шинээр одоо ингээд хууль бус хэл нэвтрээд ороод ирж байгаа орны улсууд зөндөө байна. Ардаа бас дайнд дажинтай янз бүрийн орн байна. Тэдний л асуудлыг нэлээд цэгцлэх тал дээр л энэ хууль гарсан юм бол гэж ингэж харагдлаа. Тий. За энэ удаагийн давыг ингээд өндөрлөе. Та хэдтэй ажлын амжилт хүсье. Баярлалаа.